Аним маань эхлэхэд нэг охин хүн төрхөөсөө эхлээд тамирчин эсвэл дуучин байх уу гэдээ мэддэггүй. Чи ч бас төрхөөсөө эхлээд юу болохоо мэдэхгүй шүү дээ. Гэтэ шулуун байвал явах вэ гэсээр манай аним маань эхэлдэг. За тэгээд hi guys тэгээд өнөөдрийнхөө бичлэгээрээ WeChat Atelier гэдэг нэг шинээр гарсан гоё аним ярьж өгөх гэж байна. Энэ аним нь дунджаар 4-7 хоногийн өмнө гарсан. Тэгээд та мэдчихэж магадгүй мэдгүй ч яж магадгүй. Ер нь бол shorts дээр энэ ингээд цагаан үстэй нэг дүүрээдэг. Тэр нь fake gojo гэж нэрлэгддэг. Ер нь бол тэгэд хүмүүс ярьдаг зөндөө. Тэгэд бас сүүлийн үед нилээ далдартай болж байгаа. За ерөөдөө тийм байна. Тэнгүүдээ лайк болон subscribe дараарай. Тэгээ шууд аним руугаа орцгоё. Нэг хүн гол дотор юм асгаж, юм уугаж агаар эхэлдэг. Юм уугаж дуусаад явтал тэр усан цацсан юм нь ид шидээр алга болчихдог. Нөгөө хүн гэлүүгээ явж байхдаа энэ ертөнц ид шидээр дүүрэн. Гэтэ энгийн хүмүүс яаж ажилдгийг мэддэггүй. Бүх хүмүүс шулуун болж чаддаггүй. Шулуунууд л шившлэг хийж чаддаг. Шулуун болж төрөх гоё байхтаа гэж бодож байтал гэр хаваар нь Пегасусын тэрэг нисж явааг хардаг. Тэ амар сонио далавчин толгоон дээр нэдэг. Тэгээд хөөрөөд ээждээ Пегасусын тэрэг гадаа байна гэж очиход нэг цагаан үстэй хүнтэй таардаг. Тэгж байтал Пегасусаас ирсэн хүмүүс энэ ямар гоё юм бэ гэд ээжийнх нь дэлгүүрт орж ирсэн байдаг. Тэгээд ээж нь нөгөө цагаан үстэй хүнээс яг юу үсэж байгааг асуухад бутааны өнгөтэй давуу хайж байгаа хэлэхэд ээж нь завгүй байсан учраас манай гол дүрийн охин цагаан үстэй туслахаар болдог. Нэрээ манай гол дүрийн охиныг Коко гэдэг шүү. Тэгэл нөгөө давуугийн зүсгээр болоход амар цэвэрхэн зурснаа амар цэвэрхэн зүсдэг. Цагаан үст ч зүсснийг хараад энэ жинхэнэ ид шид байх гэж хэлдэг. Цагаан үст Кокогоос чи яагаад ид шидэнд тийм их дуртай юм бэ гэхэд Коко тайлбарладаг. Жохон байхдаа тэр баг өмссөн шулуунтай таарсан байдаг. Тэр багтай хүнч ид шид бол гайхамшиг. Энэ дэлхийг эрэлдүүлдэг. Мөнхийн хавар, тунгалан үсээ цэвэр хадгалдаг. Бас чамайг алхахад доорчим гарч байгаа гэрэл бүгд ид шид юм гэснээр Коког ид шидэд дурлуулсан байдаг. Тэр шулуун Кокод зурагтай номтой хамт саваа шиг юм өгдөг. Коко ээж дээр очиод юу болсныг яриад би том болоод шулуун болно гэтэл ээж нь чи шулуун болж чадахгүй Коко. Ид шидгүй хүмүүс шулуун болж чаддгүй юм. Тэгж хэлэхдээ ч Коко алхахад нь гэрэлтэж байгаа зүйлийг харуулдаг. Ээж нь за тэгвэл чи гэрлүүгээ явах хооронд ингэж гэлцээр байвал ид шидтэй болж магадгүй юм гэсэн боловч явж яхад нь гэрэлтгээ болсон байдаг юм. Тэгэд яраад уйлж байтал цагаан үст наадахныхаа тухай илүү гэтэл гадаа нэг юм ундаг. Очоод тартал хоёр хүүхэд Пегасусын тэрэгний доогуур явж байгаад толгоо өмөргөн унгаасан байдаг. Тэгээд Пегасусаас ирсэн хүмүүс нь одоо яана явж чадахгүй нэг гэж байтал цагаан үст би янзалчий гэдэг. Ер нь цагаан үстийн нэр Кифе гэдэг. Гэхдээ би зүгээр цагаан үст гэдээ дуудаа явчихзаа. Тэгэд цагаан үст малгай зүгээд өөрөөгөө шулуун гэдгээ хэлдэг. Кокоч нөгөө цагаан үстийн шившлэг хийж янзалж байгааг харахыг хүссэн боловч цагаан үст Кокод юу ч болж исэн өөр хүмүүс оруулж иж харуулж болохгүй шүү гэж хэлсэн байдаг. Тэгээл яах вэ гэж бодож байгаад харж болохгүй гэсэн ч үнэхээр яаж хийдгийг хармаар байгаа хүсэлтэд дарагдан дээвэр дээр гарч нууцаар хардаг. Тэгтэл цагаан үст тэрэгнийх нь нэмэн дээр нь юм зурж идэг. Тэрийг харсан Коко шууд л ойлгодог. Тэр масктай хүний өгсөн зүйл нь саваа биш байсныг бас шившлэг хийхэд зурдгийг ойлгодог. Тэгсээр цагаан үст явхад ээж нь би чамайг тэрнтэй хамт явъя гэж хэлнэ гэж бодсон юм. Чиний аав өвчлөлөөс олж намайг орхисон. Бас чи намайг орхивол гэж хэлэхэд Коко би таныг хизээж орхихгүй л гэдэг. Орой болоход Коко нөгөө саваа гэж боддог байсан юм аа нэгэд хартал үннээсээ үзэг байдаг. Тэгээд номдэрсэн тэмдгүүдийг шившлэг гэдгийг мэдээд Коко нэгийг зурж үзтэл үннээсээ болж идэг. Тэгж яхад цагаан үст гадаа унтж байх ба зурагт ном гэж бодож байснаа гинэд босож эн чинь арай гэж хэлсээр босдог. Кокоч маш олон зүйл анзаарсан байх ба нэг зүйлийг анзаарсан байдаг. Тэр нь том тэмдгүүд жижигүүдээсээ илүү хүчтэй байгааг анзаарсан байдаг. Тэгээд номон дээр байсан том зургийг цаасан дээр нь тавиад зурж эхэлдэг. Яг зурж дуусахад нь араас нь цагаан үст барьж аваад цонхоор хам хурдаараа нисэн явдаг. Яг энэ зүйтэй зарсан ингээд чадвар нэм гоё аазтай ингээд гутлаа нийлүүлэнгүүт нөгөө тэмдэг нь нийлээд тэнгүүдээ бүүст хийгээд ингээд нисч олно. Цагаан үст чи яг юу зурчихсан юм бэ гэд бүр амар уралдаг. Тэгтэл гэрн шившлэгийн нөлөөгөөр амар сонио цэнхэр чулуу шиг юмар бүрхэгддэг. Ээж нь ч гадаа Коког дуудаж байгаад ард нь юу болж байгааг анзаараад цухтаг гэсэн боловч цэнхэр чулуугаар бүрхэгдээд гацчихдаг. Тэгээд цагаан үст тусгай бэх болон тусгай харандаа хайхад ид шидийг хийхэд хангалттай байдаг. Чин нууцыг мэдчихсэн учраас одоо Кокогийн ой санамжийг устгана гэдэг. Кокоч би мартмааргүй байна. Би мартах юм бол ээжээгач бас мартна. Гууж ийн гэж гуйхад цагаан үст ч Коко байхгүй бол тэр Кокод номыг өгсөн хүмүүсийг яасан ч барих аргагүй болно. Бас Коког өрөвдөд ой санамжийг устгахааргүй харин нууцыг хадгалахаар болдог. Тэгснээр Кокод чи зүгээр ингэж нууцыг мэдээд ажиллахгүй. Чи үүнээс хойш шулан болох болно гэж хэлдэг.
За тэгээд маргааш өглөө нь манай хоёр Pegasus-ын тэргээр явсаар очиж дасгал хийж хичээллэх газартаа хүрдэг. Coco-гийн гэр яасан бэ гэхлээр Guard Briar гэдэг зүйл тарьж хамгаалж өөр хүмүүсээс хэд ойртохоос хамгаалсан гэдэг. Тэгээд орж ирэхэд цагаан үст Coco-д нүрэ угаа гээд нэг бөөрнхий савтай ус өгдөг. Тэгээд ид шидэрл ингэж усаа бөөрнхийлж тогтоосон юм шиг байгаа. Энийг яаж ашиглах юм бэ гэж асуусан ч хувцас аваад ирээд явчихдаг. Явсныхан дараа нэг охин гинэд гач ирээд наадах чинь шившлэг дундаа ингээд юу гэдгийг зааж өгдөг. Coco зааж өгсөнд нь талархаад баярлаа гэсэн чинь нөгөөг чинь бас буцаагаад баярлаа гэдэг. Ер нь бол энэ охин хүн баярлаа гэхээр баярлаад буцаага баярлаа гэдэг юм байлээ. Тэгээ би биенлүгөө баярлаа гэдэг житал дахиж нэг охин гарч ирдэг. Тэр хэд ч өөртөө цагаан үстийн дагалдан сурагчид тэгээ тайлбарладаг. Тэгээд Coco хэн гэдгийг гайхахад Coco өөрөө өмнө шившлэг зурж үзээгүй. Гэхдээ өнөөдөр суралцах болно гэхэд нөгөө хоёр нь сонио харснаа. Тэгэхээр чи тэр зурглыг эзэн нахнэ гээд Coco-ийн болсон явдал маш хурдтайгаар бусад шулмуудад хүрж байгааг мэддэг. Тэгж ятал цагаан үст ирдэг. За энэ ягаан үстэй хүүхдийг Тетя гэдэг шүү. Харин энэ цэнгэр үстэйг Риче гэдэг шүү. Тэгээд цагаан үст Coco-д өөрийнхөө сурагчтай өмсдөг өгдөг. Үнснийхэн дараа Coco ид шидийн түүхийг ярихаар болдог. Дээр үед ид шид амьдралын нэг хэсэг байсан юм. Ашиглахад зөвхөн тусгай бих болон тусгай үзэг байхтал болдог. Тэр үед бүх хүмүүст нээлттэй энгийн хэрэгсэл байсан юм. Гэхдээ нэгэн зэрэг хүмүүс дайн тулаанд ашиглаж олон аим шиг шившлгүүдийг зохиосон. Дэлхийд үлдсэн сүүлийн сайхан сэтгэлтнүүд шулуун болон нэгдэн бусад хүмүүсээс ид шидийн тухай ой санамжийн арилгаан зөвхөн хамгаална гэж тангаралсан сурагчдыг ид шидийг яаж ашиглахыг мэдхийг зөвшөөрсөөр ирсэн. Тэр өдөр гэрээ байгуулсан өдөр байсан. Тэрнээс хойш хүмүүс ид шидийн зөвхөн сонгогдсон цөөн хүмүүст зориулагдсан гэж итгэж ирсэн. Гэхдээ нууц задарвал дэлхий дахин замраагүй болно. Шулуунуудад тийм чухал учраас чиний түүх хурдан тархсан юм гэдэг. Тэгээд нэг зүйлийг тайлбарладаг. Шууд хүний биед нөлөөлдөг шившлэгүүд хориотой байдаг. Үүнд хүний биеийг өөрчлөх болон нас өөрчлөх, эдгэх, санаа сэтгэл хөдлөл өөрчлөх, ямар нэгэн зүйлгүйгээр телепорт хийх. Гэхдээ ой санамж устгах хориотой биш. Тийм учраас ихэнх шившлэг эд зүйлсээр ашиглагддаг. Жишээ нь гэрэл олон цонхоор шилжих гэснээ цонхон дээр байгаа тэмдгүүдийг нийлүүлээд нэг газрыг харуулдаг. Тэгснээ тэр цаана байгаад барилгыг харж байна уу? Тэр бол Томын цамхаг. Ид шид болон ном бичигдэх үед мэдлэг нь устгахгүй тулд хөлбөр нь тэнд шууд очдог гэдгийг сонсоод Coco тэнд зурагт ном байгаа юм байна. Очие гэж байхад гинэд маш том заагс харагддаг. Тэр нь бүр яг юу юм бэ? Бүр амар том. Тэгээд хараа зогсож байтал сүүлээрээ уус цацчихдаг. Тэгээд цаан ус Томын номын санд 4 номын санчаар хамгаалагдсан. Зөвхөн сорилтыг даван туулсан шулуунууд л орохыг зөвшөөрдөг. Хэрвээ орохыг хүсвэл чи суралцах хэрэгтэй гэдэг. Тэгээ манай хоёр явсаар Coco-ийн байх хөрөөлөө очиод тогштол амар сонио нөгөө цагаан үст чинь эмгтэй зурагтай болчтой. Яг хөө тэр ч яг хөө Coco нэг хүнтэй хамт өрөөнд байх ба түүнийг Agot гэдэг. Тэнд хувааж ашиглах нэг ажлын талбар бий. Хоёр ортой, доор нэг түгжээтэй хаалга байдаг. Цагаан үстч гарахаас өмнө сайн амраад аваарэ, хэрэгтэй зүйлээ намайг шууд дуудаарэ гэд гардаг. Гарсныхан дараа цагаан үст нэг хүнтэй Coco-г зөвшөөрсөнд баярлаа. Номны тухай юу ч алга. Түүнд жаахан тасах хугацаа хэрэгтэй гэж нэг хүнтэй ярьж байдаг. Coco өрөөгөө харж байтал Agot наадах чинь миний ширээний тал гэд дээр нь нисэж байдаг. Тэгээд бууж ирээд алдарт цуурлын эзэн үү? Ээж чинь талаар өхөлчл өчий гэж ярьж яснаа. Угийн чамаас болсон мэдтэй гээд амар сонио ажиллаад байдаг. Coco ч миний энд байгаа шалтгаан бол шулуун болж би ээжээ айл болох хурдан аварна гэхэд Agot миний амьдрал шалгалтыг давахын тулд хурууга хар болтон шившилэг зурж бэлдсэн. Нөгөөдөр би дагалдан сурвалжигч болно. Чам шиг гаднаас ирсэн хүмүүс шулуун болж чадахгүй. Гэхэд Coco би шившлэг зурж яасан штэ гэхэд Agot шалгалт маргаашнаас эхлэе шүү гэдэг. Тэгж ярьж байтал Тетя хоолны цаг гээд орж ирдэг. Тэгэд амар сүртэй шинэ хүн ирсэн гээд үдшилэг хийнэ гэж бодсон ч зүгээр энгийн хоол байдаг. Гэтэ энгийн талах байсан ч маш гоё амттай байдаг. Маргааш нь цагаан үст Coco-д хичээл заадаг. Тэгэд Coco-д маань бас шившлэг хийхэд хэрэгтэй зүйлүүдийг өгсөн шүү. Тэгэд нэлээд хичээллэж байгаад юу сурсан гэдгээ тайлбарладаг. Шившлэг 3 зүйлээс бүрдэнэ. Сийл нь төв хэсэгт байрладаг. Түүний төрөө тэмдэгнүүд түрээлдэг. Гүйцэж буй тойрог нь цаграг гэдэг. Сигл нь гал ус гэрэл салхи гэх гол элементүүдээс бүрдэнэ. Энэ хэд ямар төрлийн ид шид гэдгийг тодорхойлно. Тэмдэгнүүд нь хэр их том болон хаашаа явахыг нь шийддэг. Эцэст нь гаднах цаграг нь бүрдэх үед лацын байранд нь түгжиж шившлэгийг идэвхжүүлдэг. Тэгээд ээж дуусны дараа Coco зурж үзэхээр болдог. Тэгэд нэг зурсныхан дараа харахад цаграгын бүтэн зурж дуусаагүй байдаг. Тэгээд цаграгын бүтэн зурсан чинь Agot руу шившлэг нь явчихдаг. Agot ч зүгээр дэгээд алдааг нь харуулдаг. Нэг тэмдэг нь илүү урт байсан ба тэгээд
Агат руу шууд усан цацарчихсан байдаг. Тэгээд ээжээдэл цагаан үст хэсэг хугацаагаар их тэнгуул руу явна. Агатыг Коког хараарэ гэж явах гэж байтал цагаан үст Кокод хүмүүс үеийнхнээсээ их юм сурна. Сайн харж суралцаарэ гэд явдаг. Цагаан үстийг явсныхан дараа Агат одоо нас шалгалт эхэлсэн гэсээр үзэгдэл солигддог. Цагаан үст ч газар дор хот руу явж байх ба нэг хуучны найзтайгаа таардаг. Явж байхдаа тэр найз нь ойрын 4 жил хориотой шившлэг ашигласан хүн байхгүй гэд Кокогийн тухай ярьж байдаг. Тэр найз нь тэгээд тэр хүүхдээ тестээр оруулж эртгэн шиг дагалдан суралцагч олохгүй мүү гэхэд цагаан үст Коко шинэ хүүхд бас тестийн газар хамгийн өндөрлөг зэгтэй байгаа. Би ийм муу цагт хүн туршиж чадахгүй. Хэрвээ тэр явах юм бол өхнө гэдэг. Тэгээ юу гэж байгаа юм бэ? Одоо манай Коко тест хийх гэж байгаа штэ. Буцаад үзэгдэл солигдоход нөгөө хоёр туршилт руу орох гэж байдаг. Үүнд Коко итгэлгүй байсан ч Агат үүнийг 10 наснда хийснийг сонсоод орхоор болдог. Тэгээд Агат яах ёстойг нь тайлбарладаг. Эхний шалгалтыг Consent of the Crown гэдэг нэртэй. Хийх зүйл нь даадах ренжиг өөрийн цэвэр хүчээр олж тэнд ургадаг Diadem Herb гэдэг урамлыг авах ёстой. Тэгээд Кокод Guidance Orb гэдэг нэртэй өгдөг. Энэ нь хаашаа явахыг нь заав. Тэгээд бас ус суух сав болон Коко Агатоос гуйсаар нисдэг гутлыг авдаг. Яг орсныхан дараа Агат хөтлгүүдэх юм бол 2 дахь боломж яахгүй шүү гэдгийг хэлдэг. Коко ч нөгөө орбо харахад дотор нэсэн зүйл нь хааш явахыг зааж яадаг. Тэгээд дагаж явсаар Агат 10 наснда чадсан юм чинь би чадна гэд унаж бүдэрж явж байгаа жоохон явж байгаад ойноос гарчихдаг. Харахад баахан бөөнхийн юмнууд агаар түвж яадаг. Коко ч нэг бөөнхийн юмнуудын дээр нь нөгөө цэцэг байгааг мэдээд яаж дээшээ гарах вэ гэж бодож агаад нөгөө гутлаа авснаа сандаг. Тэгээ босонгуудаа нисгэж олцсон боловч нис чаддгүй. Тэгээ гутлынхаа доод халыг хартал тэмдэг байдаг. Тэгээл гутлынхаа доотлын тэмдгнүүдийг нийлүүлээд нисдгийг ойлгодог. Шууд өндөр нисэх гэж олдсон боловч анх удаа хийж байгаа учраас унаад байдаг. Тэгээд удаанаас сурахаар болдог. Өдөр солигдоход цагаан үст усан доор хот руу очсон байх ба цагаан үст энэ өргөдлийг хийгээд өг гэж байдаг. Тэгж байтал ард нь нөгөө найз нь хэрвээ чи энд үлдвэл аяллаа тухай ярихгүй. Бас танай шавнарч бас 50 байна. Энэ чулуунуудын бүх хэрэгтэй зүйлийг олж олно гэхэд харин тийм би хэрэгтэй зүйл гарвал ирж байх болно гэдэг. Тэгээ шавнараа сайн хараарай. Тэд нар чамайг байхгүй үед хизээч өөрийн дураараа юм хийж магадгүй шүү. Гэснээр Коко руу үзэгдэл солигддог. Кокоч дажгүй сурсан байх ба дээш явж нэг бөөнхий зүйл дээр гарах гэж олдсон боловч халтарч нэг үндэс шиг юмнаас барьсан ч нэг цагаан амтныг хараад хоёулаа цочоод усанд газарддаг. Тэгээд гутал дээр нь зурсан нисэх шившлэг нь альчихдаг. Ууг нь буцаа зурх гэж олдсон боловч бэхэн асараа дуусчихсан байдаг. Тэр хооронд Тетя Агатос Коког харсан уу? Хоолны цаг болсон байна гэсэн боловч Агат Коко тест хийж байгаа. Тэр ийм амархан зүйл хийж чадахгүй бол шулан болох хэрэггүй гэдэг. Тетя нэлээд санаа зовсон боловч Агат зүгээр дээ. Тэр удахгүй бууж өгөөд хүрээд ирнэ. Даадах ренж гээд одоо Кокогийн байгаа газар нь хамгийн өндөр цэгтэй байгаа. Би гадны хүнийг шулан болохыг зөвшөөрөхгүй гэж байдаг. Тэр хооронд Коко жүлдсэн бэхээр зурх гэж олдсон боловч гутлан нойтон байгаа болохоор бэхэн урсаад болдоггүй. Тэгэд бүр сүулт нь бүр яхаа мэдгүй хөлн дээр зурдаг ч юм уу гэж бодсон боловч нөгөө бие дээр шившлэг хийх хориотой гэдгийг санаад хийдэггүй. Тэгээ баг бууж өгөх гэж хахад ээж дээр ажиллаж байхдаа бас цагаан үст нөгөө хайж зурж байсныг хараад эн чинь хийж дайндаа гэж хэлж байсныг санаад би өөрийн гэсэн ичидтэй юм байна гэж нэг санаа олдог. Тэгээд өөрийн мэдлэгийг ашиглаж зурж завийн даруул хийдэг. Тэгээд завны даруул дээр шившлэгийн тэмдэг зураад доошо салхи хүлээхээр зурсан байдаг. Дараа нь гадаргууг бүрэн болгоод зурхад урагшаа яваад байдаг. Дараа нь гадаргууг бүрэн болгоод зурхад урагшаа яваад байдаг. Дээшээгээ биш. Тэрхүү хурд явсан болохоор даруул нь завнаасаа салж 360 эргээд завнаасаа салаа явчихдаг. Коко даруулнаасаа саллгүй барьж явсаар нисэж чаддаг. Ээжтэй туслахтаа сурсан зүйлээрээ ээж шидчихэж байна. Тэгэхэд хэцүү юм гэж ээжээ санаад уйлдаг. Тэгээд энэ хэсэг аим гой зурвалтай заяа. Тэгээ илүү дээшээ явсаар нөгөө цэцгийг олж хардаг. Тэгээд авах гэж олцоор амар жоохон алдаж алдсаар ээжээ хүлээж агаарай. Би тэнийг аврах болно гэж хэлээд цэцгийг авч чаддаг. Тэр оронд цагаан үст ирцэн. Коко ганцаараа тест хийж байгааг сонсоод яаран төлийг нээхэд Коко цэцгээ барьсаар орж ирдэг. Бас нөгөө цагаан амт нь хамт явсаар хурж ирсэн шүү. Тэгээ зүгээр агаад нь манай хэд баярлаж яхад Коко Агатод цэцгээ авсан гэж харуулхад муухай хараад юу ч хэлгүй яваад өгдөг. Цагаан үст би ууг нь чамайг ойлгосон гэж бодсон юмсан. Энэ тест чиний амийг авч болохоор исэн. Тэгэхэж юм алдаа битгий гараарэ. Гэснэ чи надад юу ч шалуулах хэрэггүй. Чайл хэдийн миний дагалдан суралцагч болсон гэснээр анги дуусгаж яхад нөгөө шулам үр соёолжээ гэд нөгөө тестийн газар байдаг. Манай нэгдүгээр парт дуусж байгаа юм. За guys тэгэд нэг иймэрхүү аним байна да. Би яг энэ видеогоо тавьж байхдаа дараагийн партыг хийцэн байна гэж бодож байна. Гэтэ би шууд тавьчихгүй. Та хэд лайк болон subscribe дараарай. За тэгээд дараагийн бичлэг хүртлээр уулзлаа. Баяртай.